Зайсан мэцгано орой минь төргий. За 3 сарын 1-нд энэ сан чанарынхаа сургалтын эхний хичээлийн агуулгыг та бүхэнд танилцуулна гэж амласныхаа дагуу энэхүү видеог бэлтгэж байна. Тэгэхээр яг энэ эзний тухай, бүтээлийн тухай хүүхдүүдэд хичээл орж байхад үнэхээр гайхамшигтай олон зүйлийг бол ярих боломжтой байдаг. За үүндээс их олон зүйлээс хэрэгжилж болно. Тухайлбал одоо яг энэ зан сурт ухааны чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудын гаргасан материал нэг амтны түүхтэр ингэж зам байдлыг тайлбарлаж байгаа юм. Түүхүүд ч юм уу, жишээнүүд ч юм уу ашиглаж болно. Тэгээд хамгийн гол нь хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах. Зөвхөн нэг юм албадлагаар хүчилсэн байдлаар биш. Бид ингээд бурхны бүтээл юм байна. Тэгээд бурхныг бидний бүтээсэн байна гэдэг энэ бурхны бүтээж байгаа энэ ертөнцийн талаарх шинж тэмдгийг хараад та нар юу гэж дүгнэж байгаа вэ? Ямар чин чанар байна вэ? Өөрсдөө юу мэдрэгдэж байна? Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн өөрөө ямар учиртай юм бэ гэж асууж болно. Тэгээд тэднэрээр бас бичүүлээд ийм самбар дээр энэ ярилцлагын хувьд өнгө ингэж гаргаж ас болно. Хүүхдүүд маань болохоор бурхны энэ бүтээж байгаа байдлыг хараад ямар бүтээлч юм бэ? Ямар их хүчтэй юм бэ? Тэгээд ямар их гоё гоо үзэсгэлэнтэй оюун бодол нь ямар мэрэгэн ухаантай, ямар нарийн зохион байгуулалттай вэ? Бас амьдралд ямар хэрэгцээтэй зүйлийг бүтээдэг, ямар утга учир төгөлдөр юм бэ? Бас ямар даруй юм бэ? Биднийг бүтээхдээ ерөөсөн гайхамшигтай өөрийнхөө одоо энэ дүр төрхийг өгснөөрөө бидний оюун ухаанаар тэр нь илэрж байна. Бидний бүтээлч чанараар илэрж байна. Бас бидэнд өөрийгөө тодорхойлоод санаачлаад аваад явах хүчийг хүсэн байна. Бас энэ гоо үзмжийн таашаал авах боломжийг олгож гэх мэтлэн маш их олон тийм гүн гүнзгий яриануд ингэж өрнөх боломж бүрдсэн. Тэгэхээр яг энэ дасгалыг бас хийгээд нэг үзэрэй гэж би зөвлөгөө өгөхөр байна. За ийхүү хийснээр бол хүүхдүүд маань энэ библийн агуулгыг бол илүү гүн гүнзгий сайн ойлгож бурхан одоо бидний бүтээсэн одоо бурхны тэр ямар шин чанарыг илэрхийлээд байгаа бид түүний дүр төрхөөр бүтээгдснээрээ тэрхүү шин чанарыг яаж гаргад юм бэ гэдгийг өөртөө ухамсарлан. За тэгээд нөгөө pop-up буюу энэ 3D одоо юм хийгэрээ гэсний дагуу охин маань харанхуйгаас ингээд гэрэл цэцэрж байна гэсэн мэдэл хийсэн байна л да надад. Тэгэхээр иймэрхүү байдлаараас биеийн даалгад ч юм уу эсвэл чиглүүлээд энэ бүх материалаар хангаад гэж бол миний хувьд болохоор урд нь зөндөө олон удаа ийм 3D зүйл дээр ажиллаж исэн, хийлэгдсэн. Ер нь бол манай гэрт хөвшсөн зүйл учраас зүгээр даалгахад л би даад өөрөө сэтгэхэд ингээд хийгээд аваад ирэх боломжтой ийм хэмжээнд хүрсэн байнамаа. Тэгэхээр та яг өөрийнхөө хүүхдийнхээ онцлог хөгжлийнхэн төвшөнд тааруулаад материалаараа өөрөө хангах юм уу, санаагаар өөрөө хангах юм уу, хамт суугаад хийх юм уу? Ер нь бол энэ хамттай байх цаг мөчүүдийг үн цэнтэй байдлаар ашиглаж хүүхдтэйс хөрөнгө оруулаарай. За танд амжилт хүсье. Баяртай.